Монгол өсөлтөө зүрхий. Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн зурагчдад цэрэг эх орон хүмүүжил олгох, бие бэлтрийн болон сэтгэл зүйн бэлтгэл, төсвөр хатуужил суулгаж, эх орноо батлан хамгаалах залхамж халааг бэлтгэх зорилгоор аймгийн засаг даргын нэрмжит цэрэг спортын дүл цогцолбор тэмцээнийг жил бүр уламжлалт болгон зохион байгуулдаг билээ. Энэ жилийн тэмцээнд сургууль бүрээс шалгарсан 13 тасаг оролцож, цэрэгжилтийн мэдлэг, багийн зохион байгуулалт, хурд ур чадвараараа 2 өдрийн турш өрсөлдөж, шилдэгүүдээ шалгарууллаа. Тэмцээний дүнгээр Тэргүүн байранд 16 дугаар сургуулийн жигүүртэн тасаг, Дэд байранд 9 дугаар сургуулийн бид тасаг, 3 дугаар байранд Оюуны ирээдүйн сургуулийн соёмд тасаг, харин тусгай байранд Шарын гол сумын 6 дугаар сургуулийн хүчит барс тасгууд тус шалгарч шагналаа гартаалаа. Сэтгэл зүй бол маш гоё байна. Тэмцээндээ 2 сарын хугацаанд бэлдсэн. Уржны жил Тэргүүн байрын цом авч ирсэн. Өмнө жил алдсан маш их шар хөдөлсөн. Энэ жил заавал авнаа гэл тэгэл эрт бэлдэж маш хүчтэй орж ирсэн дээ. Даалгавруудын хувьд асуудал байхгүй гайгүй байсан. Хамгийн гол нь бид нар гүйлтэл сайн бэлдсэн. Тэгээд гарын өмнөхөө сайн чиглэлэл тэгэл орчихсон. Даалгаврууд гайгүй байсан. Бусад багаараа 2 хөл 4 гараар л хэлсэн. Хамгийн хурдан гүдгээр л хэлсэн. Маш гүйлтэл сайн бэлдэж орчихсон. Маш хурдан байсан. Бусад баг маш хүчтэй байсан. Хүчтэй өрсөлдөөн гаргаж ирсэнд баярлалаа л гэжлээ. Тэр нь хамгийн бага нь тэгээ 14-өөс тэгээд 17 насны хооронд байгаа. Тэгээд энэ тэмцээнд орсон тэгээ сэтгэл амир өндөр байгаа. Ер нь бол гоё байгаа. Ер нь бол сарын хугацаанд бол бэлдсэн. Тэгээд буудлага тэгээд ер нь тиймэрхүү гүйлтэн дээр бас их алдсан. Хамгийн сайн авсан нь ер нь гарнат л гэж бодож байгаа та. Гарнат дээр тэгээд гардан жагсаал дээр бас гоё хийсэн гэж бодож байгаа. Энэ өрсөлдөөн бас амар байсан. Тэгээд сайн багууд бас зөндөө байсан. Тэгээд ер нь бүгд л амар хүчтэй сайн баг ирсэн. Дараа жил одоо ер нь энэ бүрэлдэхүүнээр дахиад орё гэж бодож байгаа. Ер нь бол дараа жил алтын лавна гэж үзнэ. За ингээ манайх дүл цогцлбор тэмцээний 9 дугаар сургуулийн бирс тасаг байна. Тэгээд манайх одоо 2 дугаар байранд орж байгаатай амар баяртай байна. Манай сургууль ер нь 19 оноос медаль аваагүй. Тэгээ манайх одоо 7 жил дараа медаль авч байгаатай амар их баяртай байна. За манайх тэмцээнд 4 сарын 2-оос хойш энэ сарын гарагийн хугацаатай бэлдсэн. Тэгээд манай хамгийн хэцүү нь ерөнхий буудлага санагдсан. 2 хүүхдэл барыг бүгдийг буудаж унгасан. Босд нь бүгд ер нь алдаад хамгийн сайн буудаг 5 хүүхдэл ч 2 нь бүгдийг унгааж дуусгасан да. Нэг одоо 12-ийн 10-ын гэж байгаа. 11-ийн нь орохгүй. 10-ын нь ороод доороос доод ангиас хүүхдүүд аваад үзэх байх та. Дараа жил бол алтрын бол зүтгэнэ ихтэй. Тэмцээнд ер нь бол сар хагас юм бэлдсэн. Тэгээд амар ер нь бол нэг юмны төлөө амар зүтгэж хичээлсэн. Тэгээд ер нь бол хүрсэндээ хүрч чадаагүй. Тэгээд дараа жилд хүрнэ гэж бодож байгаа. Тэгээд баг хамт олон амар нэг багш амар сайн байж чаддаг байсан. Энэ жил ер нь амар өөрчлөгдсөн байсан. Төсөөлөөгүй байсан. Төсөөлөөгүй байж байгаад яг тэмцээний өдрөө өөрчлөгдсөн болохоор жоохон гинтэн л байсан. 2025 онд Дархуул аймгийн баг бүрэлдэхүүн 2 жилд нэг удаа зохион байгуулагддаг. Улсын аврах шалгаруулах дүл цогцолбор тэмцээнд Тэргүүн байр эзэлж шилжин явах цомын эзэн болсон билээ. Энэ жилийн тэмцээнд Тэргүүн байрт шалгарсан сурагчдаас эх онд зохион байгуулагдах улсын аврах шалгаруулах тус тэмцээнд оролцуулах сурагчдыг сонгон бэлтгэх юм а. Амжилттай оролцсон тасгийн сурагчдад аймгийн засаг даргын зүгээс Зуулцгын гол хүүхдийн цуснд 3 хоног амрах, Өргөө кино театрт кино үзэх, Дархан United Arena-д заал авах эрхийн бичгээр урамшууллаа.